Нэг. Зяас мэцано ээлж би бунармад эхлэхэд бэлэн боллоо. За юунуудаас эхлэе явчих. Голчлон хүмүүс ярилж байдаг бүтээгдэхүүнээс эхэлж хараад дараа нь үлдсэн бүх байлуудаар явчих. За долларын индекс дээр өнгөрсөн 7 хоногийн таамаг маань энд хүлээгээд байгаа. Энэ доотлолт нэг юм сэнхэр зураас хүлээгээд байгаа. За энэ ямар зураас вэ гэхээр ингээд энэ дэшээ явж байгаа. Хэдэн 10 жил явж байгаа трендийг ёроолуудын холбоод гэд энэ дээр хүлээгээд байгаа. За ерөнхийдөө энэ дээр ирээд дэшээ эргэцгийг байх болов уу гэж хараад байгаа. За тэгээ ерөнхийдөө бол өнгөрсөн 7 хоногийн хувьд бол доошоо нөлөө явсан ч гэсэн буцаад дэшээ агцсан. Тэгэхээр дахиад жоохон зэ байна. Тэгээ энэ юугаа таамаг ер нь хүчнтэй үлдэж чи ягаад тэгэхээр ерөнхийдөө тренд доошоо унж байгаа ч гэсэн дээшээ эргэж байгаа тодорхой хэмжээний мэдээлэл байхгүй. Цацрын хөдөлгөөн явж байна. За энэ дээр ямар нэгэн байдлаар нэг жижигхэн нэг юм гурвалж үүсээд ч юм уу те. Тэгээ ингээд дахиад доошоо ороод ирэх болов уу гэж бодож байна. За тэгээ одоо дахиад мэдээцтэй нөлөө орж ирээд ийш хүрээд ирэх юм болов. Юуцэн доошоо тренд байна ямар нэгэн байдлаар суларсан мэдээлэл алга байна. За тэгээд бас яг хүчтэй яваад хүрээд ирчээгүй. Энэ дунд явж байгаа цэцрийн хөдөлгөөн явж болов уу гэж бодогдож байна. За Nasdaq-ийн хувьд за тэгэл яг ингээд айгу хурдан буцаад өсчлөө л дөө. За ерөнхийдөө бол ингээ харах юм бол энэ дунд ингээ дандаа гэптэй явсаар агаад энэ дээр нэг юм жижигэн цэцрийн хөдөлгөөн шиг юм дэше гараад ирлээ. За энэ бас ихтэй шууд ингээ өсчих нү гэдэг бас сонирхолтой. За ер нь ингээ харах юм бол одоо энэ хөдөлгөөнтэй харьцуулаад харахад бол ингээ урд өсөө дахиад доошоо цэцрийн хөдөлгөөн гэдэг нь одоо энэ цэцрийн хөдөлгөөн явцсан бах тийм ингээ буцаад дэше ингээ явцдаг. Ингээд иймэрхүү хөдөлгөөн явчих баг. Тэгээ эндээс ингээ зунгараад нэг юм доошоо стрэх магадaltaй юм шиг битээр нь үүсээд хэлбэр нь үүсээд байгаагаар нь одоо жишээл ингэдэг ч юм уу тий. За энийг хараад доошоо стрэх магадaltaй битээр нь өндөгийн гут ингээ зөөрөд ингээ яваад өгдөг. Тэр иймэрхүү юм үүсэддэг учраас ер нь Nasdaq-ыг айлхаар доош унангууд нь байдчул ер нь зүгээр санагдаад идэг гэсэн юм ярилж ачтал жоохон ном стоплоос тавиад. За энэ орол дээрээс бол ерөнхийдөө доошоо 26% унлаа. Энэ 26% маань л ерөөсөө энэс ч илүү биш энэ биш. Энэ уналтаас л хойш хамгийн хүчтэй уналт болж байгаа. За энд 36% унсан. За энд бол 36% унахтаа нэлээд удаан ингэж олон сар үргэлжлэж унж байгаа. За бараг бүтэн жил явна 12 сараас дараагийн 12 сар хүртэл. За энд бол ерөнхийдөө энэ орноос хойш 2 сараас хойш 4 сарын төгсгөл хүртэл. За 4 сарын ихэнх хүртэл ингээд 3 сар гарантай ингээд унаад дуусчихж байгаа юм л та. За одоо энэ хөдөлгөөнийг ерөнхийдөө ажиглая дөө. За дахиад доошоо ирэх магадлал байгаа гэвэл ерөнхийдөө байгаа болов уу гэж анзаарж байна. Энэ хөдөлгөөн бас дээшээ тэгж амир дээшээ шууд хүчтэй яваад өгч чадахгүй байхыг бодоход дахиад оож өгөх. За ер нь бол ингээд энэ дээшээ ингээд нэг импульс, нэг коррекшн, нэг импульс гэж явж штэ тий. За тэгээд энд байгаа цэцрийн хөдөлгөөний орой мөрөг эвдсэн тохиолдолд энэ дээшээ нэг импульс болоод доошоо импульс коррекшн, импульс болоод тэгээ ингээд л өсгөл ахaltaа энэ цэг ерөнхийдөө нэг юм гатгалттай нэг иймэрхүү ганц маллаа болж хувирах байх. Хамгийн гол энэ оройг эвтгэсэн өмнө том цэцэр хөдөлгөөн орж ирэх нь орж ирэхгүй нөө ерөнхийдөө шууд чигээрээ дээшээ өсчих нь гэдэг бас өөрөө тэр бол жоохон одоо хамгийн сонирхол татах цэг байна. Энийг эвдэхгүйгээр ингээд энэ дээр инжлээд авах юм бол би бол дахиад доошоо нэг орж болов гэж хүлээлттэй харагдаж байна да одоогийн байдлаар бол. Энэ өмнөх импульс нь бол яваад дууссан байр харагдаад ш тий. Тийм импульс яваад дууссан. Тэгэхээр ихэдөө дэшээ цэцрүүлэх нарай том хэмжээтэй орж ирэх байхаа. За алтан дээр өнөөдөр нэг юм харагдаж байна. За ерөнхий бол нөгөө дэшээ явсаар агаад урчих хөдөлгөөн байхгүйгээр шууд доошоо явуулсан. За хэдүүл 2 цагийн доовыг ингээ хөөх юм бол за энэ хэдэ чарт ингэж тавиад дээшээ ингээ явж байгаа хөдөлгөөнөд тоолох юм бол ингээд ингэчингууд юу болоод өөрчлөсөн бэ гэхээр ерөнхийдөө энд үүссэн байсан сүүлийн өсөлтийн трендийн сүүлийн ёроол тий одоо өсөж яваа тренд маань энд хамгийн сүүлийн ёроолоо хийсэн. За тэгээд энийг доошоо сэтэлсэн байна. За тэгэхээр бид нар энэгээр доовынхоо онлыг гэж харж байна болчих ихний ээлжинд энэ дээр 2 цагийн трендийн хувьд бол чиглэлээ эргэсэн маягтай буюу дэшээ тренд байна өөрөө доошоо болж эргэсэн байдалтай харагдаж байна. Тэгэхээр за энэ бол гэхдээ шууд доошоо ингээл амар том тренд эргэжиж байгаа гэсэн үг бол биш. Тодорхой хэмжээнд бол цэцрийн хөдөлгөөн очих гэж байна. За тэгээд цэцрийн хөдөлгөөн өнөөдрийн байдлаар яг одоогийн байдлаар ажиглахаар ийм доошоо стрэх магадaltaй битэр нэг зэрхэн зураад явж байна. За ерөнхийдөө бол доод дээдлийн оройнууд доошоо чиглэлтэй, доод ёроолууд дээшээ чиглэлтэй. За ийм байтаар нь байна. За тэгэхээр хэдүүлээ энийг харангуут
1 хөрөлттэй, 2 хөрөлттэй, 3 хөрөлттэй, доороо 1 2 3. За яг энэ бол 3 хөрөлттэй боловч энд бол яг 3 хөдөлгөөн байхгүй. Энэ хоёр ч юм бол ингээд дотор нэг хөдөлгөөн явж байгаа. За ерөөхдөө ингээд стри явж байна. Тэгэхээр магадгүй энэ дээрээс энэ доошоо орж ирсэн импульсыг эндээс ийшээ орж ирсэн импульсыг ийшээ давтах гэж магадгүй. За тэгээ алтан дээр ерөнхийдөө яриалаа алт ерөөсөө ийм daily бид нар дээрээ цэвэрхэн нэг хөдөлгөөн яваад байгаа энэ өмнөх оройнуудыг шалгаад байгаа хөдөлгөөн цэвэрхэн яваад байгаа шүү. За мэдээж бүгдийн шалгаал 100% магталтай яваад байна гэж байхгүй. Гэхдээ нэлээд төлхөө анзаарагдаад байгаа. Ерөнхийдөө 50% магталтай ажиллаад байгаа. Тэгэхээр миний бодлоор эхний ээлжинд за би бол энийг тренд дундгацсны хөдөлгөөн гэж үзэхгүйгээр зүгээр трендийн дунд байдаг хөдөлгөөн гэж үзээд энэний ориг гэхээс илүүтэйгээр энэ доошо 1367 гэдэг энэ зан ондаг яншаар энэ ханшруу ороод ирэх юм болов уу гэж бодоод байна. За гэхдээ мэдээж эхний ээлжинд энэ дунд бол ажиглаад үзье. Энэ ориг бол ажиглаад үзье. Тэгээд дараа нь хэрвээ энэ орой дээр ингээд ямар нэгэн дээшээ хөдөлгөөн бүтэц үүсгэргүй байх юм бол энэ доошо хүртэл энэ орой хүртэл харъя гэж ерөнхийдөө бодоод байна. Ийм хөдөлгөөнүүд ерөнхийдөө тааралдаад байгаа учраас ажиглаад үзэж байхад гэмгүй заавал энийг очиж шалгаал те энэ болгон дээр нарилж хийгээд тахгүй ч гэсэн яг чартраад явж сууж байгаа хүний хувьд бол энэ чинь ингээд анзаарагдаа. За ерөнхийдөө ийм хөдөлгөөнлөхөө яваад байна. Энийг ингээд ингэж байгаа учраас баталгаажуулаад өөрийнхөө шинжилгээнүүдийг за энэ юу нь яаж юм те нөгөө ажиглаад байсан маань ерөнхийдөө яаж ингээд ажиглаад үзэхэд бол гэмгүй баха гэж бодож байна. За биткойн дээр за биткойн бол тэгээ угаасаа нэлээд тодорхой нэлээд дайгууд харагдчихсэн дөө. Тэгээд өмнөх оройгоо эвдээд гараад ирсэн. Одоо цэцрийн хөдөлгөөнө хийх гэж байх шиг байна. За хийх гэж байгаа гэдэг таамгийг юунаас аваад байна вэ гэхээр одоогийн үнийн хөдөлгөөн дээрээс л авч ийн л та. Ерөнхийдөө хэдүүлээ ингээ харахад өмнөх импульс байна те. Энийг энд за энд нэг юм паттерн ч юм уу цэцрийн хөдөлгөөн яваад дуусчлаа гэд харахад энийг дэш нь копидод явахаар яваад дууссан байна шүү дээ. За тэгэхээр бид нарт одоо юу байх боломжтой юм бэ гэхээр за нэг бол энэ хөдөлгөөн байна юм наа те. Одоо хөдөлгөөн гэдэг нь энэ баруун тишээ хөдөлгөөн ярьж байгаа шүү дэшээ явсан тавш. Энэ ингээд баруун тишээ явсан юм sideway буюу цэцрийн хөдөлгөөн байна. За энэ бол нэгт ингээд баруун тишээ support resistance дотор яваад иж болно. Эсвэл трендийнхаа жоохон эсрэг буюу одоо энэ чи дэшээ тренд явж байлаа гэж бодоход энэнийхээ эсрэг гэдэг нь доош уналтын трендтэй явж байгаад энд өөрөө цэцрийн хөдөлгөөний паттерн болж өгөөд за тэгээд тренд үргэлжлэнэ гэж. За энд явж байгаа цэцрийн хөдөлгөөний их бие хэмжээ цаг хугацаа ямар байхаас хамаарат ирээдүйд ямар хэмжээний хөдөлгөөн байх вэ гэдэг нь тодорхой болно. За хэрвээ энд одоо энэтэй адилхан ийм жижигхэн цэцрийн хөдөлгөөн тийм их олон олон их хугацаа болоогүй ийм жижигхэн цэцрийн хөдөлгөөн байх юм бол ийм жижиг импульс явна. Хэрвээ эндээ удаал доошоо ийм паттерн дээр үүсгээд илүү том ийм хөдөлгөөн үүсээд ах юм бол урт хугацааг өнгөрүүлээд ах юм бол энэ хоёр хөдөлгөөн өөрсдөө хамт явна гэж бол анзаарч болно. Жижигхэн цэцрийн хөдөлгөөн байх юм бол жижиг импульс л явна, том цэцрийн хөдөлгөөн байх юм бол том импульс явна. За энийг бол цаг орны хамаарал дээр харж болно тийм. Daily-гээрээ ингэж daily-гийн цэцрийн хөдөлгөөн явж ирсэн учраас daily-гийн импульс явж байгаа. Тэрнээс энэ daily-гийн цэцэр бүтэн энэ хөдөлгөөн чинь зүгээр нэг юм 15 минутын цэцэр хөдөлгөөн сэтэрүүлээд гарч ирээгүй. Жижигхэн цэцэр хөдөлгөөн буюу одоо нэг 15 минутын энэ минут шиг ч юм уу те энэ минут шиг зөвл хүлээж байгаа бол аль хор өмнөх импульсээ ингэж копид аваад явж ивэл илүү зүгээр. Тэгэхгүй бол нөгөө ямар бүтцэн дээрээс юу хүлээгээд байна гэдэг нь хоорондоо зөрчилдөөд эсвэл жижигхэн хөдөлгөөн барьж авах гэж амар том цэцрийн хөдөлгөөн хүлээгээд ах юм бол тэр маань цаг орны хамаарлуудаар ерөнхийдөө жоохон хоорондоо учир дутагдaltaй болчихноо. За евро USD-г ерөөхдөө за даваа хөгөөд явж ирсэн тий. За энэ доотлын ерөөл энийг эвдэлсэн учраас энэ хоёрыг эвдэхгүй. За тэгээ энэ доошоос төрх магадaltaй паттернохоос биш ярьж ирсэн. За энэ бол яг нэг саргээрээ дээшээ эвдээд гараад ирсэн байна. За мэдээж яг долларын индексийнхаа эсрэг тий. За долларын индексүүд дахиад жоохон унана гэж бодож байгаа учраас евро USD-гээ өснө гэж харъя. За ерөөхдөө тэгээд ингээд энэ импульсыг копидж аваад за одоохондоо энийг энэ дундын энэ цэцрийн хөдөлгөөн гэж үзээд аваад явахаар за энэ хөдөлгөөн бол юу юм бэ? Ханц юм байна. Гэхдээ дахиад энэ дээр цэцрийн хөдөлгөөн ингэж яваад тэгээд ингээд дэшээ явах гэж хардаж байна. За нэг сэрэ байт юм да. Саксууд хөдөлгөөн. За энэ сирэн дээр би сүүлд ажиллаад харсан юм аа. За энэ сэрийг бүр энд явж хатан зорсон. Энэ 7 хоногийн сэрэ. Тэгэнгუთ энэ сэрэний энд нэг SP line байгаад байгаа. Энэ SP line дээр мэдээж 7 хоногийн чарт учраас цэвэрхэн зэмцгэр ирээд байгаад байна гэж байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол дайжгүй энэ хавцаанаа ирээд энэ одоо юу гэдэг энэ дээр ирээд ер нь яахыг харъя гэдгийг сонирхогдож байгаа бүс учраас ажиглаад байгаа юм. За тийм энэ дээр ирээд ингээд зуураад байна. Ерөнхийдөө одоо дээшээ шууд слайд явуулж чадахгүй. Ингээд зуураад байгаа учраас энэ бүс баш ерөнхийдөө бас нэг юм сонирхлын бүс болчиход байгаа. За тийм бас харахаар эндээ жоохон зуурж агаад эндээс жижигхэн засвар авч магадгүй ингээд ч юм уу.
За тэр нь юу гэж харах гээд байна гэхээр нэг алчиг энэ оройгоо шалгаж ээж магадгүй гэж бодоод байна. За энэ орой хитрхи ганцхан байна гэж дүгнэх юм бол одоо энэ хоёрыг холбоод ийшээгээд харж болчихлоо. Тэгээ юу энэ SP line дээрээс нэг юм юу авч байхаа. Ректо нэг юм харьцаа хэмээр яг шинэ юм уу тий эндээс нэг юм болоод тэгээд буцаад яваад өгөх гэж байна. За энэ ирэхэд юм арай урт датан дээр суурилсан. Олон жилийн датан дээр суурилсан бүсчлээсэн. За энэ уналтын хөдөлгөөн хитрхи хол унаад учраас юу вэ? Эндээс data support resistance байхгүй. Энэ сэрэг гэхэр бүр доош амар хол явж байгаа учраас эхний ээлжинд тэгээд энэ дээр байгаа шалтгаануудыг холбоод за тэгээд ерөөдөө би бол энэ дээрээс урт хугацааны тренд нь ингээ ирэх чинь гэж хараад байгаа байхгүй. За тэгээд тийм учраас ирэхийн тулд нэг double bottom meter зураад ингээ явцъя. Нэг иймэрхүү таамаг хэдэн 10 жилийн таамаг гаргацсан. За тэгээ одоо л ингэ явуулчлаа. За Euro USD дээр нэг ийм л таамаг тавьчих да. Тэгээд харъя. Мэдээж дунд цаг дээр бол ямар нэгэн хөдөлгөөн буюу тренд ирж мэрэж нөхцөл байхгүй. Чиглэлүүд маань дэшээ явж байна. За эцсийн орой энд байна. За энийг нөгөө чартан дээр зурнаа. Энэ дээр орой байна. Энэ хоёр дахь орой байна. Дундын орой бол энэ байна. За дундын чигтээ сүүлийн орой. Энийг доошоо сэтэлж чадах юм бол тодорхой хэмжээний засаг хөдөлгөөн орж ирэх баг. Одоо л энийг эсэлж чадахгүй гэдэг бүсчлэрүү нэлээд төхөөд ирсэн тийм. За энэ дахиад нэг юм үүсэж байгаа шиг байна. Энэ шоодронгууд нэг удаа баядаад энэний доор стоп лосс тавьж болж байна. Тэгээ энийг эсэлчих юм бол нэлээд хүлээж агаад энэ засаг хөдөлгөөн орж гэж байна гэдэг таамаг авчвал илүү зүгээр хаа гэж бодож байна. За энэ дээр нэмээд ойлоо ярьчих. За тэгээд хүмүүс яриа харилж чаддаг бүтээгдэхүүн төгөлөд ярьчихгээд бодож байна. За ойл дээр нэг сэтэрдгүү байсан шалгаад байсан маань сэтэрсэн. За тэгээ өмнөх таамаг маань болохоор за сэтрэд байгаа шалаа таазуулгаад буцаад унуул ямар вэ гэсэн тийм. За одоо болохоор энэ таамаг маань яг хэрэгж хөөгүй нь харагдах гад байна. Юу юм бэ гэхээр одоо энэ дээр ингээд ерөөд орой морой эвдэгдээд ингээд буцаад доошо хөдөлгөөн орчих гээд байна л да. Энэ хөдөлгөөн харин хаашаа алхэр хүчтэй байж чадхаас хамаарат энэ таамаг яах гэдэг харъя. За одоо жишээлбэл энэ дээдлийн хөдөлгөөн ийшээ явна. За энэ ингээд явчаад эндээ ахиж ийм паттерн үүсэх юм бол яах гэдэг вэ гэхээр эндээс ийшээ явсан энэ хөдөлгөөн чи ийшээ давтагдаад тэгээ энэ орой руу орж энэ өмнөх шалтгаан руу орж ирэх гээд байна. Харин нөгөөтэй бүр шууд энэ доошоо стрейт ингээд доошоо хүчтэй яваад өгөх юм бол тэр дээшээ ирэх таамаг маань ингээд биелэхгүй байгаа даа байхгүй юу. Тэгэхээр одоо бол бид нарт хийх юм юу вэ гэхээр эхний ээлжинд нэг сэл арилж байгаа доор аваад за тэгээ тэрийг TP-тэй арилжаа хийх нь хийгээд зүгээр за харанхуй барьж үзээд юм хэд. За энэ баг шууд өмнөх импульс аваад доошоо явж байгаа гэж бодох ч хүмүүс мөр яг нэг удаа шазаагаад барьцсан зүгээр болов гэж бодож байна. За тэгээд оролтын цэгийг хайнаа. За энэ хавьд нэг юм паттерн үүссэн юм болов уу гэж харж байна. Даад паттерн шиг юм үүссэн болов уу? Үүсгээд байгаа юм болов уу гэж одоо анзааръя. За энэ дээр нэг юм оройтой. За доотлын ёроолыг бол дүнг сая үүссэн ингээд лаагаа зурчлаа гэдэг мэдээч энэ бол эндээ үүсэхгүй байж болно, ингэж болно тий. Дахиад дэшээ ингэж болно. За иймэрхүү юм байлаа гэж бодоод за шорт арилчаад мэдээж орно. Энэ оройны дээрээ селийн тавиад за тэг бүр доош нь ингээд дээдлийн тренд лайн дээрээс орч идөө тэгээ жоохон дэшээ стоп лосс тэгээ энийг угаасаа дэшээ авчих юм бол бүр энэ дэшээ ороод ирэх. Тэгээд дараагийн оролт нь бүр энэ дээр ингэж ороод гарч энэ паттерны угаасаа дэшээ сэтэлжүүлэх гэж шорт ороод шаардлага байхгүй бах уу. За ингэж бодоод доошо шорт оръё. За энэ ихний жижиг стоп лосстай арилж байгаа байх юм бол мэдээж нэг ярцах 4 5 6 яваад өгөх юм бол арилж байгаа авчих боломжтой. За жоохон том стоп лосстай тэгээд тийм риск reward-аар TP айгу олдоод байгаа юм бол тэр үед бол жоохон зүгээр break юм зөгөөч юм уу. Ажилжээ бил илүү зүгээр ах. Тэгээд жоохон ажилсан байдалтай байж хаад хол явж дуулаар гайгүй риск reward таахгүй. Окей, за ингээд хүмүүсийн ер нь хамгийн түлхүү арилж байгаа хэдэг. За мөн зах зээлийн голчлог бүтээгдэхүүнүүдийн таамгийг гаргачлаа. За одоо үндсэн валютууд буюу бусад улсын мөнгөний тэмдэгтүүдийн харьцааны чарт руу орцгоё. За дөрмийн дагуу Канада доллар, Швейцар франкаар шал эхэллээ. За ерөнхийдөө жоохон дээшээ гараад ирэх болов гэж хараад байгаа шүү дээ. Энэ орой энэ шал малыг шалгах болов. За тэгээ ингээд рейнжлээс сэтэлж гарч ирээ та за буцаа шалгаж яах гэж харж байна уу да тий. За энийг бол яаж ч харж болно. Дабл топ сэтлээд нэг лайнаа шалгаж яах гэж харж болно. За эсвэл зүгээр эндээ л юм resistance байж байгаа тий. Та зөөж байгаа сэтлээд шал болголоо гэж харж болно. За ерөнхийдөө энэ дээшээ гараад ирэх таамаг маань илүү хүчтэй болов. Тэгээ тийшээ гэрний явчих болов. Одоо ч гэсэн арилжаа гэхэд нэлээд дэжгүй цэг дээр явж байгаа юм шиг байна. За жоохон уналтыг шууд зурж орох гэдэг юм байна. Тэгэхээр бид хүлээж агаад за би бол дандаа юм нөхцөл бүрдүүлж арилжааны там гаргаад байгаа. Ерөнхийдөө
нэг юм шууд сүрж мөрж орохгүй байгаа шүү дээ. За энийг энд нэг доош өсрөх магадaltaй паттерны бүтцээ өгч энийг сэтлүүлээд айлхын ёроол үүсэх гэдэг харан дэшээ байтчих. Тэгэл чанд орчих да. За Canadian ерөөхдөө спортер байгаад байгаа гэж үзээ. Дээр нэг тааз байгаа байна. За энэ sideways байгаад байна. Энэ тухайн sideways маань өөрөө ирээдүйд хаашаас тэрхийг мэдхгүй учраас эхлээд тэр тренд дотроо арилжаа хийя гэдэг юм. За мэдээж уналтын тренд гэж байгаа, өсөлтийн тренд гэж байгаа. Гэтэ бид нар бас энэ хажуугийн трендийг ерөөсөө нэг анзаараад байдаггүй. Тэгэхээр хажуугийн тренд буюу sideways тренд маань өөрөө бие даасан тренд ээ. Тэгэхээр хэрвээ үнэхээр л трендийн дагуу арилжаанд ордог, орно гэж боддог, тийм философитой явдаг бол эхлээд энэ тренд дотор нь арилжаа хийнэ. Эсвэл за окей би sideways дотор бол арилжаа хийхгүй гэж байгаа бол эндээс нь гаргаад овын нэгтгийг хүлээж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ дотор ч хэдэн сар ямар хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй учраас аль нэг тал руу одоо сэтэрхийн таах гэж ч юм уу те за энэ хэд өстерч байх гэж бодож арилж байгаа бариад брейк юм авах нь өөрөө жоохон сэтгэл зүйд хэцүү учраас ихний хэлж байгаа за сайдээс байгаа юм чинь те за ядаж эсвэл ингэ барих гэж бол энэ буцаад ороод ирэх магадaltaй байдаг гэдэг сэтгэл зүгээр нь өөрөө бэлдэж явах хэрэгтэй байна. За тэгэхээр энд юу байсан бэ гэхээр за даваа хөвдөө дэшээ гараад ирэх болов уу гэдэг тамаг байсан тий энэ дээр ирэхэд нь ингээд сүүлийн энийг орол мороолоо үүсгээд буцааж дэшээ оройгоо хөвдөд ингэх юм болов гэсэн за энэ дээр нэг итах юм үсээ гараад ирээд явцсан. За одоо болохоор бидэнд юу байна вэ гэхээр энэ доошоос төрх магадaltaй батарейн сэтэрсэн. За тий одоо буцаагаад дахиад жижиг хөдөлгөөнө харахад дахиад энэ жижиг ад батарейн шиг юм үсээд тий. За ийм бүтцийн хувьд бол яг мэдээ цэвэрхэн биш байна. Гэхдээ бүтцийн хувьд бол доошоос төрх магадaltaй батарейн. За энийг хүлээч. Энэ доошоос сэтрээд энэ импульс маань доошоо бүтэн явж чадахгүй юу гэдгийг анзаарж агаад ерөнхийдөө бай хөдөлгөөнийхөө дагуу арилжаанд орвол зүгээр санагдаад байна. За одоо бол ихтэй бидэнд биш тэ яриа чухал бүсчил гэхээр. За энэ ороолол дахиж харах юм бол энэс дээгүүр ингээ эрт эрч гайгүй спорт тэгэхээр бүгдээрээ л жоохон стэрж мэтэрсэн. Хэцүү харагдаад байгаа юм. Энийг харахаар бас л ингээл дэж то шайгаа өстерэлцтэй ингээд нэг сэтэрсэн бол дахин сэтрэдэх магадaltaй учраас хараадах шаардлага байхгүй. За доошоо бүтэн ингээд сэтрэд хэрвээ унуул тэр лама бүтэц мөтэц паттерн эдрийн харъя. За миний таамгаар гихтэй биш дээ. За арай ойрхон өссөн янз бүр бодлого байгаа гэдэг утгаараа ийшээ ороод ирвэл эндээс ба ярилчааны стоп бүрдүүлж аваад орноо. Стоплос энэ за ингэсгээд за ер нь бол дээшээ нэг баталгаа авч орно. Нэг ламагаар баталгаа авч орно. Тэгээд тэр нэг дээшээ хөдөлгөөн дээр орохоор тэрний хамгийн сүүлд үсгийн орол дээр стоплосоо тавиад за нэг ийшээ гэхээр нэг арцх 8 арилж тэр явчих юм байна. За ингэсгээд орё. За Канада доллар, Сингапур доллар. За цэрийн хөдөлгөөн тодорхойлох гэсэн цэрийн хөдөлгөөн ороод ирсэн. За энэ өөрөө бол дээшээ тренд рүүгээ эргэжээд байгаа. За одоо энд бол ингэ цэрийн хөдөлгөөн болов гэсэн хөдөлгөөн минь явж байна. Доошоос төрөх магадaltaй паттернээс сэтэрсэн. Энэ дээшээ сэтэрсэн. Одоо энэ доошоос төрөх магадaltaй паттерн явж байна. За ерөнхийдөө бол нэг юм хөдөлгөөн өсөх импульс correction импульс. За нэг энэ бүдүүн бараг юм 100 гаралцсан юм яваад тэр нь өөрөө энэ тэр нэг юм баруун тишээ төлхөд аялсан паттерн яваад за тэгээд яах. Одоо юм бодлоор дахиад жоох уннаа л гэж харъя. Иш. Дараагийн вебинар хүртэл доошоо унчих байх. За ийм хөдөлгөөн хийж байгаа юм байна. За Швейцар франк yen. За энэ оройлгоороо тохиолон гэсэн чинь тэрийгээ сэтлээд яваад байна. За энэ гэхдээ бас нэг одох юм болж байгаа. Сонирхолтой шалмалаа доош ивдэг байгаа хөдөлгөөн л доо. Тэгэхээр энэ оройг бас ивдэхгүй гэдэг сонир санагдаад байна. За 2 цагийн 60 та харъя. Энэ дээр нэг дэшээс төрөх магадaltaй паттерн явж ирснээс тэрснээ доо ивдэгөө буцаа ороод ирсэн гэж юу. Тэгэл байх. За одоо энэ дээр нэг паттерн юм байгаад байд. Ягаад ад паттерн гэж бид нэр ч явах тий. Тэр хүн ингээд доомоо бослуулаад нэг зүйл хаадрсан бэхээр ерөнхийдөө дийлий болон 2 цаг дээр ийм хөдөлгөөн айгүй харагдаг. 15 минут дээр бол яах вэ? Ерөнхийдөө доогоо ивдэх тохиолдол их байдаг л да. За хэдүүлээ ингээ харъя. Энэ сүүлийн lower low бааш тийм. За энийг сэтэлсэн орой айлын хэрийн вэ. За тэнгууд хамгийн сүүлийн lower high буюу уналтын трендийн сүүлийн орой айлын хэрийн байгаа хөөх. За тэгээд ингээд паттернаас сэтэрсэн хөдөлгөөн энэ паттернаас ингээд сэтэрж байгаа хөдөлгөөн. За энэ хэд паттерныг харчвал ингээд сэтэрчээд өмнөх оройгоо ивдэхгүй байх магадлал ингээд амар их байгаад байхгүй юу. За бүр ялангуяа тэр daily дээр бол төлхөө ингээд яг энэ ажилдаг гэх юм уу тийм ивдэхгүй байгаа нь ажилдаг. За цагийн жижиг хэвчс маа нэг хөдөлгөөн ингээд хүчтэй олж магадлал өндөр байдаг учраас ингээд ивдчихэд байдаг. Тэгэхээр ингээд нөгөө ад паттерн нэг давуу тал нь ингээд энэ 2 цаг дээр ингээд үүссэн бол тэрний дараагийн үүсэж байгаа паттерн дээр ордог учраас win rate нэрээ ихсээд идэг гэж би ойлгоод байна. Одоо энэ хөдөлгөөнийг харахад бол угаасаа ингээд доовынхоо онлоор шинэ ёроолно өмнөх ёроолоо ивдсэн бол
шинэ оролоос үүссэн одоо шинэ орой нь өмнөх оройгоо эвдэхгүй гэдэг онолоор ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ингээр яах нь ингээд эвдэхгүй болчиход байгаа. Аад болохоор яах гэдэг нь тэгэхээр энийг lower high гэдэг энэний чинь ингээд дээш нь эвдүүлчихэд дахиад энд паттерн үүсгүүлээд орох гэхээр яах нь нэг дээш импульс гараад ирнэ. За нэгт дээш тренд тодорхой болчихно. Хоёр тухайн трендийг ингээд явсан импульсыг дээшээ копидод даваад TP-гээ тавьж байгаа нэг TP-тэй арилжаатай болчихно. Тэгээ паттерн ашиглаж байгаа учраас энд тавих stop loss ойлгомжтой болчихж байгаа. Ингээд ерөнхийдөө бүх юм маань ойлгомжтой болоод тэгээд дээрээс нь чиглэлийн дагуу орж байгаа учраас энэ одоо арга барил гэх юм уу энэ арилжааны бүтэн сетап өөрөө ажиллах магадлал маань дэжгүй яваад байдаг. Гээд ингээд тэгэнгუут нөгөө хаана юу байх нь тодорхой. TP бол өмнөхөө бид чинь stop loss бол паттерныхаа эсрэг тал тавьчихна. Тэгээд хаана орох нь тодорхой паттернаас сэтгүүлээд орчихно. Ингээд ерөнхийдөө бүх юм тодорхой учраас энэ одоо арилжааны арга барил гэх үү энэ нөхцөлийг ингээд ашиглахад амар эвтэйхэн өөрт тухтай байдаг. За энэ бүсчлээ маань жоохон сэтэрчжээ. За одоо хүлээ юу? За одоо энэ дэр жишээлбэл сэрээ гоё зурагтахаар л нөхцөл байдал харагдчихлаа. За 2 цаг дээр сэрээ зураад ашиглаж чаддаг болохоор тийм ээ үстэй. За одоо энд нэг юм. Одоо энэ паттерн гэх юм уу, сувгч гэх юм уу нэг юм дотор бол яваад байна. За тийхтэй энийг дээшээ гэж харж чадахгүй байгаа шалтгаан энэ өрөөг ерөнхийдөө халтархан л эвдлээ. За яах вэ? 2 цаг дээр эвдсэн л гэж харагдчих байгаа юм чи. Daily дээр бол дээр лаа болоод үлдсэн биш ээ. Зүүнний үзүр болоод үлдсэн баг. За энийг доошоо явъя. За тэгээд хаа хүртэл явж байгаа баядах вэ гэхээр за би энэ гэхдээ за би энэ ийшээгээ арчиж. Гэхдээ тухайн энэ бүтээгдэхүүн өөрөө тэгж амар орой бас цэвэрхэн шалгадаг байр юм харагдахгүй байгаа байхгүй. Одоо ингээ харахаар. Одоо ингээс тэрсээ оройнуудаа шалгаж ийн үгээл ингээл харах гэхээр ерөөхдөө ингэж буцаж дээшээ ингээ стресснээ буцаж ингэж юм pullback-ууд нь айгүй өмнөх ёроолууд руугаа буюу биш өмнөх оройнууд руугаа гэх юм уу ёроолууд гэх юм уу өмнөх давууд руугаа ингэж нэлээд шалгадаг байрыг харагдаад байгаа байхгүй. Одоо жишээл энэ ёроолыг энэ ёроол эвдлэхэд энэ оройг эвдгүүхээр ийшээ нэлээд төхөж ирдэг ингээд гэж нэлээд төхөж ирдэг энэ өмнөх euro USD gold молч ингэж орой ёроол шалгахаас илүүтэйгээр өмнөх давууд руугаа нэлээд төхөж ирдэг. Уул нь энэ бол нэлээд гоё сетап байхгүй ягаад гэхээр stop loss нь том хэрний хамгийн найдвартай газар байдаг давууд дээр байхаар. За дараагийн бас евро боллоо. Канад доллар. За нэг тааз байгаа гэж яриад байгаа тий. За энэ тааз бол гэтээ зөвхөн би нүдэн баримжаагаар хамгийн олон энэ миний оройг ойролцуулаад хамгийн олон орой давхцуулж авсан орой шүү. За тэгээд болохоор доошоо таамаг одоо энэ дээрээс сэцрүү хөдөлгөөн очих боломж таамаглаад байгаа шүү дээ тий. За баталгаагаа хүлээн чиглэлийг доошоо өөрөөгээд таамагласан бол баталгаагаа хүлээн баталгаа маань энийг доошоо сэтэлж ийж доошоо тренд маань итгэвчнэ гэж хараад энэ оролыг сэтгүүлэх гээд байгаа. Тийм учраас одоогоор бол нөхцөл маань бүрдээгөө буюу сэтлээгүй байна. Одоо энд доошоо сэтрэх магадaltaй паттерн үүсэж байна. Энийг доошоо сэтэрснээр энэ импульс доошоо явсны тусламжтайгаар доо ирэх байхаа гэж бодож байна. За тэгэхээр энэний дээдл дээрээс яхан сэл арилжааны таамаг гаргаж болох нэ хэвлээ гэж юм тий. За ингээд риск энтри хийхээр stop loss хаана байх нь ойлгомжгүй болчихдог. Гэхдээ яг тэгэл 20 пип битрахт болно доо. Одоо юу ч харж угаасаа stop loss тавих. Энэний дээр авчирчээ тавилттай шүү дээ. Ингэж үзээд тэгээд дараа нь паттерны дагуу ороход бол паттерныг сэтгүүлж ороход бол stop loss паттерныхаа нөгөө талд байх нь stop loss нь ойлгомжтой байдаг. За евро, швейцар франк. За ерөнхийдөө швейцар франкуудаа дэшээгээд харж исэн. За гэхдээ евро, швейцар франкийг бол энэ дээр юм шал байсан учраас дээшээ шалгаад буцаад энэ орол руу орж ирэх болов. Энэ доотлоос бол ерөнхийдөө дээшээ хөдөлгөөн авах болов гэж таамаглаж исэн. За буцаад дээшээ стрейт ороод ирсэн. За тэгэхээр одоо л ийшээ нэг яваад за тэгээ эндээсээ буцаад нэг дээшээ ингээд явах байх. Одоо л энэ сайд байсан дотор л тамгаа гаргая. За ингээд дээшээ адрахсан оролтын цэг айлхаар энэ доотлол дээрээс байвал илүү зүгээр болов уу гэж харж байна. За ба евро паунд хэвээ нэг хүзүүг эргүүлж мөлждөг хүзүү шиг л бай. Сайхан хосл юм да. Тэгэх нэг хол таамаглаад ах ч юмгүй болохоор тэгэл айгу таамаглахад амархан оролтын цэгээл зүг олжвол чиглэл хаашаа байх ханаас орох нь хүн амар амархан учраас. За энэ гурвалжин паттерн үүсэх болов уу гэсэн яг одоо бүтцийн хувьд бол үүсэж байна. Гэхдээ яг хэлбэр галбрын хувьд бол шинээр зурцгаая. За паттерн Нич би бол үүсч амжаагүй байна. За бид энд юу байна вэ гэхээр энд доошо паттерн. Энд дээрээс нэг импульс тэ. За тэгэхээр энэ импульсыг ийшээ яваад дуусч гэнэ үгүй юу харъя ийш орж ирэх нь байна. За энэ 100% орж галгүй гэхдээ энэ хавцаагаа таамаглаж байгаа. За энэ хоёр оройны стрэлтийг шалгана гэх юм бол
Энэ хоёр оройноос өмнө энийг шалгая. Энэ хараа холдоод байна. Энд илүү болно. Одоо би энэ дэр жишээл 1 2 оройгод болж байгаа. Энэ дэр чинь би амар олон тренд лайн холбоод буюу маш олон лааны оройнуудыг холбоод авч штэ. За энэ хүртэлгээ харъя. Энэ дээрээс тэгээд нэг байдж үзье. За тэгээ баядаа таашаа авъя гэхээр буцаад ихний ээлжинд энэ орой руу. За одоо энэ дээр болохоор ингэж байгаа штэ. Энэ хөдөлгөөн өөрөө 3 хон шулуун дотор явж байгаа. Доотлоо энэ, дундаа энэ, дээрээ энэ. Энэ дундал дээр ирээд дахиад доош хойж болно. Энэ дундал дээр ирээд сэтэрч болно. Тэгэхээр одоо ингэж яах нь мэдэхгүй. Гэхдээ яг дээшээ хөдөлгөөн маань нэлээд дажгүй өвчтэй газар суучраас би бол дээшээ нэвц сүлбэд гараад ирэх болов гэж бодож энэ team has дээрээс баядий. За энэ хавцаанаас баядаад амжилт олохгүй бол энэ доороо хүлээхээс өөр аргагүй болж байна гэсэн үг. За евроен. За бас нэг сайд байсан хөдөлгөөн. Одоо батаг баруун болсон. За энэ өмнөх давуудыг устгаж. За энэ жижиг цагийн давууд нь байна. За энэ бол үнэхээр арилжаа их тохгүй байгаа. Яа, stop loss тохгүй. Тэгээд дээрээс нь лааны хөдөлгөөнүүд маш тохгүй. За тэгээд одоо яг энэ дээдлийн энэ стрик байгаа орой ирсэн энэ дээрээс сэлдээ доошо ийшээ хүртэл сэлдээд энэ дээрээсээ баядаад ингээд явах болно гэж бодож байна. За би бол ихтэй уртын хугацааны тагмаар эднийг дээшээ болов гэж таамаглаад байгаа. Ерөнхийдөө энэ бол ингээд зугаарж байгаа дээшээ гараад ирдэг. Тэгэхээр би энэ засварын хөдөлгөөнийг энэ уналтын хөдөлгөөнийг саармагжуулаад энэ дээрс хэлход биелж байгаа хөдөлгөөн болов гэж бодоод ирээдүйд дээшээ гэж таамаглаад байгаа. За яг тэ доошоос төрчвөл одоо доошоос төрхээс биш. Яг хувь үн талаас бол дээшээ тастрах магадaltaй болов. Гэхдээ эн чинь одоо хизээш дээшээс төрөх юм мэдгүй. Энэ дотор ахаад хэдэн сар жил болох юм мэдгүй учраас болохоор эхлээд энэ дотроо арилж байгаа хийсэн зүгээр байна. За евро NZD. За энд бас нэг сонирхолтой юм байна. За евро NZD-ийг дээшээ гээд бүтэн барал дахиад жил ярьж байна одоо тийм. За ингээд дэшилж байгаа. Тэр дэшилж. За бид нар дахиад дээшээ баярлж ондорох нөхцөл бүрдүүлж өгч гэнэ үү даа гэж харж байгаа. За дээшээ оройгоо эвдчээ доош унсан. За энэ хамрыг тань устгач. Доошоо унсан. Хүчтэй унсан. Ер нь унсаар байсан. Ер нь ундаг. Тэ давуу талаа сайхан ундаг. За ингээд зүрх хөдөлгөөн явсан. За тийм уналтын хүч ингээд сулраал ирсэн. Өөр жижигхэн болол. Одоо энэ дээр өсөж ийн энэ дээр ахаад доош нэг жижигхэн ингээд унаад тэгээд би бол дээш болгож очих واخхой. За энэ дээр учрах шалтгаанууд хэрэгтэй. Яагаад энэ дээр дээшээ гээд таамаглаад эхлэвэ унж байгаа юм тийм. За энэ орой бол яг ингээд жоохон хоорондоо гिच болчтой л та. За энэ оройг гинксийгээ сурч та. За ерөнхийдөө бол мэдээж харуул ингээд таа гээл доошо пумпаа гээл доошо амар унжээснаа баруун тийш болоод эхэллээ шүү дээ. Хол унжтгаа байлаа. За тэгээд энэ дэр юу болох гээд байна вэ гэхээр одоо төлөлийн анзаарай л та. За энэ ёроолыг хэрвээ цамар хамгийн томоор нь аваад энэ хоёр ёроолыг нэг ёроолыг үзээд энийг сэтэлцэн гэж үзвэл энэ одоо дэше явал энийг сэтэлэл хөп гэл доо эргэл явлаа. Нөгөө ингээ эвдэх доо маань өөр ойрхон болж ирээ. Тэгээд хөдөлгөөн баруун тийш яваа сайдвейс яваад эхэл болж байгаа учраас би энэ дэр тренд ирэх гээд энэ уу гэж анзаарч байна гэсэн үг. За мэдээч яг тренд ирэхгүйгээр энэ засварын хөдөлгөөн явж байгаа дахиад доош импульс явж болно. Гэхдээ том чиглэл маань дээшээ явж байгаа учраас ихний хэлжинд дээшээ гэж орох нь ерөөдөө зүгээр баг. За тэгэхээр ерөөдөө бол дээшээ таамаглаж байна. Гэхдээ дараагийн вебинар яг хизээ орох юм мэдгүй байгаа учраас юу зэ энд бол одоогийн байдлаар дээшээ хөдөлгөөн явна заяа. Яваа. Тэгээд засварын хөдөлгөөн болж байна. Тэгээд засварын хөдөлгөөн дээрээс нь баядах хэрэгтэй. За бая тэгээд энэ засварын хөдөлгөөн ямар бүтцтэйгээс хамраад энэ дундах паттернийг харж баядах уу эсвэл энэ дээрээс юм хүлээж агаад шалтгаазан дээрээс баядах уу гэдэг маань өөр аягүй сонирхолтой болоод ирж байгаа юм л та. За энийг дээшээ эстэрч чадах юм бол энэ дээрээс баядаж болно. Энэ дээрээс ч бас баядаж. За энэ ч жоох сонирхол. Энэ ч сонирхол. Зүгээр энд дэж үү та. Энэ дээр л жоохон сэтэрсэн болох. Зингийг. Энэ дээрээс байт. За ингээл энэ хоёр зэрүүлдэж. Энэ хоёр дээрээс байт. За нэг дээшээ таамаглалцсан. Доошоо энэ дээшээ энэ доошоо. За ордоо яагаад эднийг хараад байна вэ гэхээр урдаа евротой болохоор евронуудыг бол замбрааг хөдлөх гэдэг юм тий. За зүгээр тий. За паунд швейцар франк. За ерөөдөө тэгээд үнэлтийн хөдөлгөөнд докторж жаал өсч байна. Төссөөрл бай та тэгээд. Энэ дээр бол арилжаа хийгдэх болох юм. Зөвлөл орж ирэл дэшээ. Паттерн дэжгүй эсвэл дэшээ баяда жоохон онвол
ийм юм хүлээгээл байд та дэшээ. За паунд yen мөн дэшээ гэж таамагласан. Явж байна. Эхний дэшээ өдөө явцсан. Одоо цэцэр хөдөлгөөн орж ирэн цэцэр хөдөлгөөний дуусаа дахиад байдна. Тэгээд дэшээ. Паундууд ер нь бүгдээ дэшээ юм шүү дээ. За паунд Швейцар франкын сэрээ. За өмнөх таамаг юм байгаа тийм. Энд нэг хүчтэй зоон байна. Энэ дээрээс reaction авах байхаа. Тэгээ буцаад SB line руу унаад өсөх байхаа гэж яриад байгаа тийм. За ерөнхийдөө эхний ээлж нэг reaction авсан. Дэшээ гараад ирсэн. За өмнөх өчигдрийн нэгд өдрийн лаб бол маш том дэшээ лагцсан байна. Тэгэхээр өнөөдөр бол цэцрийн хөдөлгөөн яваад нэг бол цэцрийн хөдөлгөөн, нэг бол дэшээ хөдөлгөөн явах байх. Ерөнхийдөө буцаж ийм том домнолтын хөдөлгөөн бол орж ирэхгүй болов гэж бодож байна. Тэгэхээр энэ таазыг бараг сэтэрч таарах гад байна уу да. Яасан хүчтэй хөдөлж байна гэж бодож байна. Тийм л харчаад улаан галзуу сэлдээ тохиж сайн шаач юм те. Ерөнхийдөө хүлээн. Би бол одоо баяцсан ч хүлээн, сэлдсэн ч хүлээн. Сэлдүүл ядаж 15 минутын доовыг эвдүүлэхийг хүлээн. Баядвал мэдээж цэцэр хөдөлгөөн очихыг хүлээн. За уул нь ингэж байгаа байхгүй. Одоо энэ хөдөлгөөнүүд ингэж анзаараад байгаа. Одоо бидний батарейн шилдэг хүмүүсийн хувьд энэ хөдөлгөөн ингэж нэлээд ингэж доошоо стэрчих хөдөлгөөн тийм. Тэжгээр гэж байгаа байхгүй юу? Энэ дээрээс ингэж импульс байна уу байна, touch байна уу байна, бүтэц байна уу байна. Юу л тоо энэ дараагийн хөдөлгөөн л тоо байсан тийм. Уул нь ингэж хараад тэгээд эн чинь ингэж түрүүний SB дээр ирэл ингэж амьдрал болчихж байгаа байхгүй. Тэгэхэд ингэж буцаж буруу стрейт байгаа. Тэгээ батарей нь ингээд сэтгэдгүү талруугаас тэгэхээр илүү хүчтэй явдаг гэсэн ерөнхийдөө юу байгаад байдаг. Тамаг гэх юм уу тогтол зүй тогтлох юм уу. Тэгээ энэ хөдөлгөөн бүтэн ингээд оноод ирэхэд яг энэ харж байгаа юм. Энэ дээрээс хэллээ гэж бодоход л ийшээ явах орж ирчих болох байсан. За тэгээд юу байна дөө? Тэгээд дэжлээ дөө. Би бол паунд USD дээр хэсэг юм ихгүй байна уу? За тэгээд долларын индексийн хэсэг унах гэж харж байгаа болохоор угаасаа дэшээ яваад хатан гай хатах юм алгаа. Küçte 5'te küçte. За Нью-Зеланд доллар, Канада доллар. За өмнөх 7 оны таамаг тэр аяараа байх байранда байж штэ. Оролт хийсэн, стоп лосс тавьсан. Тэгэл тэрэндээ байж л 60 пипнээс л тийм. Тэгээ одоо бол жоохон баруун тийш болж эхэлж штэ. Нэгж жоохон дэше хөдөлгөөнтэй байжсан. Одоо баруун тийш болж байна. За тэгээд цэцрийн хөдөлгөөн орж ирэх гэдэг нь эсвэл өнөхөр онолтын хөдөлгөөн орж ирэх гэдэг нь мэдхгүй. За энэ арилжаа бол явахгүй байх магадлал нь юу юм бэ гэхээр улаан галзуу дэше өсөж гарч ирсэн трендийг улаан галзуу сөрөөд сэлтсэн. Яагаад сэлтсэн бэ гэхээр чиглэл доошоо байна. Тэгээд энэ орол энийгээ сэтэлсэн, энийг хийсэлгүй. Тэгээд сэтэрхүүгээд байгаа дооврогоо нэлээд төхөд ороод ирсэн. Гэж хэлээд сэлтсэн байгаа. За Швейцар франк байна. Нью-Зеланд долларын ард Швейцар франк байна. За ингээд майлсаар агаад нэг юм хот тогны дээдлийн соон шиг ингээд туйлзаж явсаар агаад энэ шал руу хүрээд ирэх болов гэсэн. Ирэхэд хүрээд ирэх шиг болж байна. Булгаар байна тий. За тэгээд энэ дээр ирээд жоохон доошсон. За зинчээр дээр мөртлгөө шиг юм хийчээ доошоо сэтэрчих юм. Бараг шууд эндээс явах гэж байгаа юм болов. Нэг аваад явахгүй юу? Бас орхиол явах нь гэж үү. За энийгээ дээшээ шалгуул энэ дээрээс нэг сэлди. Энэний дээрээс л тавьчих. За тэгээд доошоо явахгүй бол энийг хүлээе. Хөр сонголт байна. Нэг стоплоос аваад хүлээн. Нэг бол аль нь арилжаанд бараг орохгүй байх бах та. Бүр ирэхгүй ч гэж магадгүй. Зя Австрали доллар, Канада доллар. За нөгөө сэлдигээд байгаа цэг дээр маань ирчээд байна. За энийг бас жоохон докторч болж байгаа сэлдэж үзэж болж байна да. Гоё байна да. За ерөнхийдөө ингээд энэ дээрээс гарч ирсэн тренд өөрөө таг баруун тийш болоод эхэлж штэ тийм. За яг хуу тодорхой хэмжээнд жижигэн дээш орой эвдэгдээд байгаа. Гэхдээ бүтэц өөрөө ерөнхийдөө баруун болцсон учраас доошоод арилжаанд оръё. За одоо ингээд риск энтри хийнэ гэдэг нь юу юм гэхээр энэ тренд лайн дээр ирэхэд нь улаан галзуу сөрөөд ороход бол энийг риск энтри гинэ. Риск энтриний давуу тал юу вэ? Жижиг стоп лосстой байхын давуу тал юу вэ? Ашиг алдагдал хоёр хоорондын зай их байна. Жишээлбэл би 228 пипний стоп лосс тавиад 294 пипний TP тавихад энэ маань 1/10 арилжаа болж байна. Буюу би 1% эрсдүүлээд ороход 10% ашиг хийх нэ. За тэгтэл бид нэр даад энтри гэж байдаг. За breakout entry буюу сэтэрэлтийн оролт хийхээр яадаг вэ?
За батарейны тусламжтайгаар сэтрэлтийн оролт те. За эсвэл ямар нэгэн support resistance-ийн тусламжтайгаар сэтрэлтийн оролтын давуу тал юу байдаг вэ гэхээр оролтын цэг маш ойлгомжтой байдаг. Stop loss-ийн цэг маш ойлгомжтой байдаг. За тэгээд нэг сул тал юу вэ гэхээр risk reward жоохон бага гарах гэдэг. За энэ дээр жишээ авъя. За би ийм доошоос тэрх магадaltaй паттерн байна гэж үзээд миний хардаг өнцгөр энэ хэрвээ паттерн мөн байх юм бол паттерн гэж үзлээ. За би тэгээд энэ паттерны тусламжтайгаар би өөрийнхөө оролтон дээр confirmation буюу баталгаа авах гэж байна. За би тэгээд энэ хөдөлгөөнийг ингээд доошоо явуулсны дараа буюу ингээд сэтрэх үед нь арилжаанд орно. Буюу энэ одоо паттерны сэтэрсэн багт нь арилжаанд ороод ингээд stop loss тавина. Паттерныхаа эсрэгтэлд stop loss-ыг тавина. За гээд харангууд би түрүүн 28 пипний stop loss тавьж байсан хүн маань одоо 52 пипний stop loss буюу бараг даруй 2 дахин их том stop loss тавиад ашиг авах цэг маань адилхан учраас миний ашиг алдагдлын харьцаа 10 байсан бол 5 болоод буурчиж байна. Энэ яагаад буурсан бэ гэхээр миний алдагдлын хязгаар буюу stop loss маань 2 дахин томссон учраас би 2 дахин бага лотоор орно. Тийм учраас миний авах ашиг бас 2 дахин том байна гэж. За энэ stop loss-ыг ингээд том байгаад байдаг учраас жижиг байлгаад байдаг нь биднэрт юу байдаг вэ гэхээр жижиг цагийн ад паттерн гэж байдаг гэж. За хэдүүл ингээд одоо л өнгөрсөн жишээн дээр харчил та. За би энд нэг юм паттерн сэтрүүлээд арилжаанд ороод за энэ онлаваар ороод энэ бүрэн дээр том stop loss таалж байгаа юм. Яг юм жижиг ад паттерн дээр орох юм бол мэдээж юм хөдөлгөөн жижиг байх учраас stop loss маань жижиг болчихно. Тэгэхээр яах нь зөрүүлээд risk reward-ийн маань харьцаа том болчихдог гэж байна. Ихэд ад дээр орох боломжтой. За ад бол одоо жишээл энэ оролтын бүр дараагийн оролт. Ягаад дараагийн оролт вэ гэхээр ингээд трендийг эргүүлнэ тий. Одоо энэ чинь бол ингээд дээшээ тренд явж штэ. За яг бүр томороо доошоо явж байгаа ч гэсэн энэ чинь өөрийн бие даасан дээшээ тренд явж гин. Энэ бие даасан дээшээ трендийн дахиж доош нь тренд болгож байгаад цэрэг хөдөлгөөн дээр орохоор чиглэлийн дагуу орж байгаа учраас бидний win rate дээр арай өндөр байх боломж бүхий болж байгаа юм л та. За талент хоёрыг тайлбарлчих тий. За Австрали доллар, Швейцар франк. За энэ дээр бол түү имэж хармааргүй байна уу? Энэ үнэхээр надад эзгүй талшгал харагдчих. Одоо энэ дээр паттерн харахад хэцүү, support resistance харахад хэцүү. Одоо ингээд доошоо стрээд унах юм уу? Босож Швейцар франкуудаа дээш харчаад тахаа тий. За ингээд тухгүй арилжаа их нөхцөл авахгүй ийм одоо өөрөө ойлгомжгүй шаардах юм бол зүгээр анцсан дээрээ impulse correction impulse гэдэг дуусч энд нэг гурвалж юм уусч байгаа юм шиг байна. Би бол дээшээ гэж харж байна өө нэг. Заварсан ийм Швейцар франк дандаа ингээд нэг сонио ундаг. Тэгээ тэрнийхээ араас дандаа ингээд дээшээ ингээд заварсаар агаад амар урт хугацаанд нөхдөг. Ер нь бол тэгж анзаарагдаад идэг. За энэ насны сайхан нөгөө дуу нэг тэрний нөгөө дуу нь тий. Гитар харахад ядаж бүтцэн нэрээ дээшээ явж байгаа тодорхой. За энэ дэр нэг шалтгаан зэтэрсэн юм байна. Энэ дэр нэг дээшээ паттерн байна. Энэ паттерн жоохон доошоо сэтлэнгаа тий. Энэ таазыг доошоо сэтлэнгаа паттерныг үүсгээд дээшээ. За ингээд хамгаалж. Эн чинь гэхдээ энэ дээрээ ирсэн юм биш бас хөөхөн нөгөө талдаа сэлдэгтэн төхөр үнцгүй сэлдэх бүтцэн юм ихэр энэ ёроолоо шалгаж байгаа юм биш тий. За тэгвэл ингээд нэг voice buy-даад нөгөө талдаа одоо энэ орой чинь энэ оройгоо эвдсэн. Энэ ёроолыг сэтлүүлээд буцаж энэ явцааныг шалгуулаад сэлтэй. Одоо хоёр талын дам гаргаа ичмаар юм байна. За Australian dollar USD. За USD маань жоохон ухраас энэ жоохон дээшлэх байх. За гэхдээ энийг бол нөгөө USD-нүүдээсээ жоохон эсрэг твшээ хараад жоохон доошлж болоо гэж таамаглаад байгаа шүү дээ. Нэг ийм дэжгүй тренд лайн дээр зунгаарлалаа. За долларын индекс жоохон зураад байгаа учраас хөдлөхгүй байх шиг байна. Энд гэхдээ энэ хэд нэг сони доошоо хөдлөх бас орж ирэл жижигэр бүтц зарагдаад байгаа. За гэхдээ доллар унахаар энэ хэд мэн өсч байлгүй дээ. Долларыг бүр давж унана гэж байхгүй л үгүй. Доллар ягаад ч унах хэвтэй чи. За энэ алтыг ирсэн. USD card. За энэ дэшээ тааз руу гэж харсан. Асыг зорьсон. За тэгээд юу болж байна гэхээр докторчсон байдалтай байна. За их удаан докторч явах юм бол байт ч юу. Тэгэхдээ одоо USD-г дахиад жоох унах гэж хараад байгаа учраас яах нь мэдэхгүй байна. Одоо л ингээд юуцсан уналтын хөдөлгөөн бас хармагчаад тий хүчин жоохон сулраад ингээд хүчтэй унжсэн бол унжтаа ойлоод одоо унжтаа ойлгох хөтөлбөр баарууд тийш болоод эхэлж байдаг юм. За тэгээд угаасаа ингээд
ийм сайд байс дотор юу хийх юм мэдэхгүй байгаа зүгээр довоо хөлөө сүүлийн орол 2 дахь орол энэ дээр орой байна энийг сэтгүүлэл баятна энийг сэтгүүлэхгүй бол баядахгүй гэдэг таамаг хүлээгээл за эхний ээлжинд риск энтри хийлээ энэ доороос оролдлого хийлээ байхгүй болохгүй бол довоо хүлээлээ. Тэгэл энийг хөвтөхгүй бол арилжаанд орох шаардлага юу гэж байна. За USD Швейцар франк доош сэтэрсэн гэдэг байгаа тийм. Доош сэтэрээд за энэ таамаг устгач дөө. Рээр алууданд ажгүй явж байгаа стрейт. За энэ маань саяны бүтц явж штэ тий. За төр хугацаанд тэгээд байгаа ш жижиг цагийн 2 цаг дээр сүүлийн ороод 2 дахь орол сүүлийн орой дэшээ хэвтсэн. Одоо энд яаж унсараагаад энэ оролыг хэвтэхгүй. За тэгэхээр яах вэ? Энэ дээр impulse correction impulse энэ паттерн тэгээд дэшээ let's go. Окей. За евроен энэ харин арай юутай адилхан юм уу тийм. Шинэ Швейцар франкийн жоохон төстэй юм тий. Доошоо хатгалт нэг доош амар хол сэтрээгүй өмнөх өрөөгөө ятчаад байгаа. За евро yen биш USD yen бол харьцангуй юу харагдаад байгаа вэ гэхээр арай тогтмол харагдаад байгаа. Буюу энэ шалыг бас адилхан сэтэлж чадахгүй байгаа. За гэхдээ мэдээ чиглэл доошоо явж байна. Чиглэл бол доошоо явж байгаа. За нэг жоохон дэшилж орж ирээ доошоо унаа. За энэ дээрээс одоо correction орж ирээ доошоо орж ирэх байх. Энэ дээр бол би бол ер нь хүлээнэ. Би энэ дээр бол яг хуу энэ шаланд итгэхэд нэг баядж үзэх юм. Тэрнээс энэ сайд үсч үсч хэмжээгүй давууд чивэрээ доошоо тэрнтэй явж байгаа учраас энэ дээр бол селдикээр бас мэдээж юм бол одоо ийм нэг өдрийн хүчтэй таад ёроолд ирсэн байгаа үед селдэд хаа оронч гэж селдгэн те. Гэрэлцээтэй учраас энэ дээр бол арилжаанд орохгүй. Окей. За энэ 7 хоногийн таамагуд маань ийм байна. За тэгээ энэ 7 хоногт мэдээнүүд байна, амралтын өдрүүд байна. За жишээлбэл өнөөдөр бол 2 дахь өдөр байна. Маргааш. За евро дээр мэдээ байна, доллар дээр мэдээ байна. Ахтай бас тийм хүчтэй мэдээнүүд биш зүгээр статистик мэдээнүүд байна. За тэгээд 5 сарын 1-ээс жоохон амарч байна тий. Евро дээр бол амралтай байна. За Азийн газар орнууд амарч байна. Доллар бас мэдээтэй байна. За тэгжээтэл 5 дахь сарын эхний 5 дахь болоо CPI гарч байгаа юм байна. Тэгээ CPI-гийн non-farm гарч байгаа юм байна л да. За non-farm бас жоохон хөдөлгөөнүүд тодорхойлохгүй ингээд зүгээр чартны юу болоод үлддэг лал зурхал байх л да. Тэгэхээр зүгээр жоохон юутай байх хэрэгтэй баг. Анхааралтай байж байгаа. Зүгээр л чат мартнерээ стоп лосс авахгүй байж байгаа л харж хэрэгтэй баг. Бүр өмнөх шиг non-farm яаж нэгжнийг хараа зуудаг цаг өнгөрсөн байх. Одоо бол хамгийн хүчтэй мэдээ зүгээр л нэг твит байгаа. Юун дээр одоо бодлогогүй юм уу зүгээр л твит л хамгийн хүчтэй байна те. Тэгээд өвөө нарыг үлээж зух шаардлагагүй болсон. Нэг твит үлээгээ сууж байгаа ч болдог болсон учраас тэрийг л илүү сайн харж байвал илүү зүгээр баг. Окей за тэгээд дараагийн вебинараараа уулзцгаая. Баяртай ажлын өдрүүдийг аль ч алга өнгөрөөгөөрэй. Баяртай.